Монгол орн нь дорн болон Азид төвдөршдөг бүрэн эрхт улс. Хойд талаараа Орос, бусад талаараа Хятад улстай хилэлдэг далаад гарцгүй орон юм. Монгол улсын нийслэлийг Улаанбаатар хот гэнэ. Алтай нуруунаас Хянган соёоноос говь хүрсэн 1,566 мянган км уудам нутагтай дэлхийд нутаг дэвсгэрийн хэмжээгээр 19-т жагсдаг. Монгол улсын хүн ам 2005 оны эхэнд 3 сая хүрсэн юм. 16 дугаар зуунаас хойш буддын шашин, 20 дугаар зуунаас шашингүй байдал дэлгэрсэн бөгөөд албан хэрэгт монгол хэлээр харилцаж байна. 1206 онд Чингис хаан их Монгол улсыг байгуулан Евразийг эзэлсэн гүрэн үсгэжээ. 17 дугаар зуунд Манжчин улсын мэдэлд орсон ч 1911 онд тусгаар тогтносон бөгөөд 1924 онд байгуулагдсан бүгд найрамдах Монгол ард улс 1961 онд нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болсон. 20 дугаар зуунд зөвлөлт холбоот улстай дотн байж нийгэм эдийн засгийн бат суурь тавигдан 1990 онд ардчилсан дэглэн болон зах зээлийн эдийн засаг шилжин орсон. Одоо парламентын бүгд найрамдах засагтай 21 аймаг нэг нийслэлд хуваагддаг нэгдмэл улс юм. Монголчуудын дунд сүүлийн жилүүдэд ажиглагдж байгаа нэгэн тод жишээ бол хөдөлмөр эрхлэлтийн байдлаас хамааран хөдөлгөөний дутагдал зэргээс шалтгаалan олон янз бүрийн өвчнүүд дэлгэрэх тохиолдол цөөнгүй гарсаар байгаа юм а. Үүний нэгэн тод жишээ бол хөдөлгөөний дутагдал зэргээс үүдэн нуруу нуус, үе мөчтэй холбоотой өвчин маш ихээр дэлгэрсээр байгаа юм. Техник технологийн хурдцтай хөгжиж буй энэ цаг үед нуруу нуус, үе мөчний өвчин болон бусад өвчнийг ангаах шинэ дэвшилтэд технологи, эмчилгээний олон арга замууд нэвтрээд байгаа хэдиж хараахан өөрсдийн амьдралын боломж болон бусад зүйлээс шалтгаалan эдгээр эмчилгээг хийлгэж чадах нэг нь байхад хийлгэж чадахгүй байгаа хүмүүс олон байгаа нь анзаарэгдэж байгаа юм а. Харин бүгд найрамдах Солонгос улсын нуруу нугас үе мөчний эмчилгээгээр дээгүүрд ордог харийн хуваалцсан нануур эмнэлгийн хамт олон 2013 оноос хойш манай улсын шаасны нэрмжид 3 дугаар эмнэлэгтэй хамтран ажиллаж жилд нэг удаа өн төлбөргүй нуруу нугас үе мөчний хагалгаа эмчилгээ хийж монголчуудад хайраа хуваалцсаар байгаа юм а. Ингээд нануур эмнэлгийн хамт олон энэ удаад ч мөн хайраа хуваалцаар Булган аймгийн Булган сумын иргэн Ширчин ямын мөнх цэцэг өвчтнийг сонгон авч түүнд үнэгүй эмчилгээ үйлчлэгээ хийлгэх болсон таатай мэдээллийг бид эдгээр цуврал нэвтрүүлгүүдээр үзэгч та бүхэндээ инхүү хүргэж өгье. За эрхэм үзэгч та бүхэндээ энэ цаг мөчийн мэндийг хүргье. Тэгэхээр яг одоо нэвтрүүлэг үзэж байгаа үзэгч та бүхэндээ бүгд найрамдах Солонгос улсын хайраа хуваалцсан нануур эмнэлгийн халуун сэтгэл нэвтрүүлгийн ээлжид нэгэн шинэхэн дугаарыг төлөвлөхөд инхүү бэлэн боллоо. За ингээд хамгийн ихний дугаарыг та бүхэндээ хүргэх гэж байна. Тэгэхээр нэвтрүүлгийн одоо баг хамт олон бид энэ удаагийн нэвтрүүлгийн хамгийн ихний дугаараа бэлдэх гэхээр за нэвтрүүлгийн оролцогч буюу за нануур эмнэлгийн одоо сонгож авсан эмчлүүлэгч мөнх цэцгийн одоо гэрийг зорихоор инхүү одоо Улаанбаатар хотоос Булган аймгийг зорж замдаа гарсан байна. За мөнх цэцэг өвчтөн маань хайраа хуваалцсан нануур эмнэлгийн одоо энэ удаагийн ээлжид одоо өнгөө мэс засал буюу ээлжид хагалгаанд инхүү одоо өнгөө орохоор болсон байгаа. Тэгэхээр бүгд найрамдах Солонгос улсын нуруу нугас үе мөчний нануур эмнэлэг бол одоо Солонгостой төдийгүй бас одоо дэлхийн маш одоо өндөр зэрэглэлийн эмнэлгүүдтэй дүүцхүүц энэ зэрэгцгүүц одоо чадварлаг баг хамт олон хамгийн сүүлийн техник тоног төхөөрөмжгээд одоо хамгийн сүүлийн энэ сайхан эмчилгээ бүхнийг нэвтрүүлэн ажиллаж эмчилгээ үйлчлэгээ нэвтрүүлсээр байгаа маа. За ингээд та бүхэн үзэгчтэй нэвтрүүлэгтэй хамтдаа байгаараа яг одоо бидний Цэлийн сур зам хүлээж байна. За Булган аймаг бол Улаанбаатар хотоос 520 км-ийн зайтай байдаг. Ингээд манай нэвтрүүлгийн баг хамт олон ийхүү замдаа гарсан байна. За мөнх цэцэг ихч манаас өнөөдөр нануур эмнэлгийн хамт олондоо удахгүй уулзаж за мэс засалтаа орж тэр одоо нуруу нугасны өвчнөө эдгэн гэсэн тэр халуун сайхан итгэлтэйгээр инхүү хүлээж байгаа юм. Ингээд халуун сэтгэл нэвтрүүлгийн хамгийн ихний дугаар үзэж та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Аялал амралт цугаалга болсон зуны налгар өдрүүд инхүү өндөрлөж зуны сүүлчийн сар дуусч намрын өдрүүд үргэлжлэнэ. Энэхүү намрын налгар өдрүүдэд хайраа хуваалцсан нануур эмнэлэг цуврал нэвтрүүлгийн багийнхан ээлжид нэгэн дугаараа бэлтгэхээр анхдагчдын өлгийн нутаг Булган аймгийг зорилоо. Ийхүү бид нэлээдгүй замыг туулсны эцэст зорьсон газраа ирсэн юм. За сайн байцгаана уу. Намайг Ширчин ямын мөнх цэцэг гэдэг. Би 1973 оны 8 сарын 17-нд Улаанбаатар хотны 1-р төрөх төрсөн. Миний үндсэн мэргэжил бол тогооч мэргэжилтэй. Ам бүл тавлаа амьдардаг. Одоогоор бол нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Том өмнө сургуулиасаа чөлөө аваад цэрэгт явцсан байгаа.
Тэгээд миний бие бол 2010 оноос бол анх хөл өвдөж эхлээд нуруугаар байн хатгаж өвддөг, хоёр талын гуй дагаж аюух өвддөг тийм зовиртой байсан. Тэгээд тухайн үед бол эмнэлэгт үзүүлээл уламжлал эмчилгээгээр явбал өвчин амдах тариа эмчилгээ хийлгүүлээд явж исэн боловч 14 оны хавар зүүн талын хөл мдэггүй болоод ингээд хэвтэрт ороод тэгээд Төвний ярьж байгаачлан Ширчин ямын мөнх цэцэг нь анх 2010 оноос эхлэн нуруу нь өвдөж эхэлсэн байна. Өрхийн эмчид үзүүлэн жилдээ нэг удаа эмнэлэгт хэвтэж эмийн эмчилгээ хийлгэж байсан ч олигтой үр дүнд хүрч чадаагүй гинэ. Түүний өвчин үүссэн шалтгаан гэвэл ажил амьдралын нөхцлөөс болж хүнд юм өргөх, удаан хугацаагаар зогсох, урт цагаар ажиллах гэх мэтээр нуруундаа ачаал өгснөөр өвчин нь улмал хөндөрсөн байна. Ийхүү өвчинд амжирсаар 2015 оны 3 дугаар сард хэвтэрт орж 4 дугаар сард 3 дугаар эмнэлгийн мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч хайруул болон авааж игмэд эмчид үзүүлэн нурууны бэхлэхэд хагалгаанд орох шаардлагатай болсноо анх мэдсэн байна. Тийм учраас 3 дугаар эмнэлгийн эмчид үзүүлээ тэгээд нануураа эмнэлэгт үзүүлж эмрагийнхаа зураг мургийг одоо ингээд Солонгос руу нэг ийм бичиг баримт эмчилгээний жугмаар ийм хаглаа хийх гэж байгаа гэд дам хүнээс сонсоо. Тэгээд эмнэлгийн дагуу юунд өгсөн байсан чинь Солонгос руу бичиг баримт юм байна. Нануураа эмнэлгийн төлөөлөгчийн газраас явуулаад тэгээд Солонгосоос уцаар яриад надаас асуулт өвчний зовөр бүх юм асуугаад ингээд олон хүн шалгаж үзэж судалж ээж ингээд танд одоо тухайн үед яасан гэдгийг чи хариу хэлнэ гэдгсэн. Бүгд найрамдах Солонгос улсын нануурын эмнэлэг нь шаастны нэрэмжид 3 дугаар эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа нь мөнх цэцгийн хувьд дахин хөл дээрээ босох алтан боломж болсон юм. Нануурын эмнэлэг нь 2003 онд байгуулагдсанаас хойш тус улсын сээр нуруу уян мөчний эмчилгээний салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Өвчтөн тус бүрт тохирсон эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг тул үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж нэмэгдсээр байгааг энд дуулахад таатай байна. Мэс заслын баялаг туршлагатай эмч нар ажилдаг сээр нурууны төв нь дээд зэргийн тоног төхөөрөмжтэй бөгөөд дэлхийд хамгийн том түвшинд тооцогдох сээр нуруугаар мэргэсэн төв эмнэлэг юм. Одоо тэгтээ ер нь их зовиртой өөрөө ингээд өөрийнхөө чөлөө өөр ингээд удаан хугацаагаар юмд явж чаддггүй. Заавал хажуудаа нэг хүнтэй байх жишээний. Тэг ингээ удаан сууж чаддггүй хоёр хөл маш ихээр өвддөг. Тэгээд бас хүндрэлтэй байнга ингээ клизмээр бицдэг ингээл за хүнд их өвчин гэдэг чинь ямар хэлж ирэхгүй хийсч ирдэг юм бэлээ. Гэхдээ би одоо маш их баярлж байна. Яагаад гэвэл ийм сайхан үн төлбөртэй өндөр үнэтэй хийгддэг хагалгааг энэ нануураа эмнэлгийн хамт олон төлөөлөгчийн газар надад ингэж бичиг баримт тийм Солонгос руу явуулж намайг шалгаруулж ингээд тэнцүүлсэнд би маш их талархаж байна. Тэгээд одоо миний хагалгаа хамгийн гол нь би одоо их шаналж бодож байгаа юм бол миний орж байгаа хагалгаа үр дүнтэй болоод би одоо ингээд сайхан хамт олонныгоо тунд ажил төрлөө хийгээд эсвэл үр хөвгттэйгээ өвчин зовлонгүй хажууд хандаа хүртэл халгаатай али миний гутлыг өмсгөөдөг али ингээд надад ингээд би одоо ингээд 20 тогоотод гал дээр сүйд байхад өөрөө ингээд үргэж чаддгүй. Тэгээ нэг жижигхэн ингээд тогон дээр хоол хийн тэрийгээ цааш нь тулгуур дээр авч тавихад заавал хүний тусламж хэрэгтэй. Ингээ хүн харахад ингээд энгийн ингээ зүгээр явж байгаа мөртлөө өөртөө айгүй тийм зовиртой юм байд юм байна. Энэ одоо яагаад ийм болсон юм болоо гэд ингээ бодоход би Солонгост нэг 2 жил ажил хийсэн юм байна. Тэгээд тэрнээс болдгийм болов уу эсвэл бас ингээл амьдралын шаардлагаар янз бүрийн захмах дээр зогсох хүнд ачаа өрөх 8 хийдэг байлаа. Эми 8 хийгээл одоо байнга ингээл хайрцагтай хүнд юм өргөөл тэгж явснаас болдгийм болов уу гэл ингээл яг бол ингээл аварт ороод хүнд зодуулаад ингэсэн бол зовир надад байхгүй. Тэгэл гинтл ингээл өрөөс нь зүүн талын хөл мдээгүй болол хэвтэрт ороод найз нөхд маань их тус олсон. Намайг эргэж гэр оронд маань ирээл тэгээд энэ эмчилгээний шум ингэж энэ өвчнийг туснаас хойш ингээд 14 онд л группт орсон юм шүү дээ би чинь. Булган аймагт мэдрэлийн эмчийн хяналтанд байгаад группт ороод тэг группийнхаа нэг хэдэн төгрөг ханаач өрдгөмдөө ийш тийшээ амралт цовлолд явна. Уламжлал эмчилгээ хийлгэн нөгөөх нь хөрөлцгөө. Тэгээд нөгөө ах トゥ унерээсээ авна. Тэг одоо яаж хагалгаанд оруулж нэг 90 сар бол болъё доо гэж бодож исэн чинь харин ийм сайхан хариу ирээд
Ясанд би нануурын эмнэлгийнхэнд маш их баярлж байна, талархж байна. Одоогоор мэс засал хийх эмчийнхаа нүүр царайг хараагүй ч гэсэн их сайхан төсөөлж бодож байгаа. Тэгээ та бүгдийг ингээл ирээл надаас ингээд бичлэг аавна гэхээр сэтгэл хөөрөөд нойргүй өвчнөө мартаал өнөөдржингөөгүйгээл ингээд жоохон зогсонд одоо ингээд нэг хэсгэн жоохон суухад хөл өвдөд яваад байна. Тэгээд сууч чадахгүй ингээд удаан хугацаагаар сууч чадахгүй, удаан хүнд юм өргөж чадахгүй. Одоо ингээл гэрийн эмэгтэй хүн чинь наад захын ингээл зах руу ороод идэж явах юмаа ингээл цуглуулдаг бодвол би ерөөсөө тэгж чаддгүй штэ. Хоёр гарандаа нэг ажлынхаа хувцсыг нэг ганц цүнхээ ингээд бариад явхад л надад амар их ингээл ачаал өгөөл. Тэгэл айгу ядардаг. Тийм болчдөг юм байлээ. Тэгээд ингээ эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд өөрийнхөө даахгүй хүчтэй хүнд юмыг битээ өөрийнхөө чадлаар ингэж өргөж бай. Тэрнээс л одоо маш ингэж нурууны суулт, шохоочлт гэдэг юм чи үүсдэг юм байна гэж л та нартай захимаар байна да. Тэгээд хандаад их баярлдаг юм да. Намаа ингээл өвчин зовлонтой байхад даарч үдээ чи гутлаа өмсөөрөө ингэч үдээ алий би тоог чи өргөе. Үнэн эрэхтэй энэ гэр оронд чинь эмхтөө ингээл галзуухай барьдаг болвол одоо ингээл нөхөр маань ингээл хоол хийгээл хүүхдүүдийн хувц ундрыг угаагаал хүүхдийн хувцыг ингээл угаагаал тхүүлээд ингээл төмпөн дээр ингээл тавиал угаалгын машинт хийсэн ч гэсэн би наад захын угаацаа асгаж чаддгүй. Ингээл бүх хөдөлгөөн хоригдчихор хүн их бухимддаг юм байна. Тэр өвчнөдөө шаналаад идэм байна. Гэхдээ би их сайн аз жаргалтай өөрийгөө их аз завшаантай сайхан хүнд муу юм хэлж худлаа ярьдгүй явснаас л надад ийм сайхан боломж олдлоо гэж бодоод маш их баярлж байгаа. Сээр нуруу уян мөчний төвөөрөө бахархдаг нануур эмнэлэг нь өвчтнүүдийг эмчилгээс гадна боловсрол сургалтанд ч бас хүчин зүтгэл гаргадаг гин. Эмч нараа гадаадд сургаж гол чухал эмч ажилтан бэлтгэж гадаадын эмч нарт сээр нуруу уян мөчний мэс заслын сургалтын хамт эмчилгээний арга технологиг дамжуулж байна. Нануур эмнэлэг нь өвчтний аюулгүй байдал эмчилгээний чанартаа наривчилсан батламж авч бүгд найрамдах Солонгос улсын эрүүл мэндийн байгууллагын аттестачлал авсан эмнэлэг юм. 2011 онд эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамнаас Солонгосын гол чухал эмнэлгүүд дундаас өндөр түвшний эмнэлгийн үйл ажиллагааг салбарт тус бүрээр нь заасан сээр нурууны мэрэгсэн эмнэлгээр сонгогдсон мэрэгжлийн эмнэлэг гэдгийг үзэгч түмэндээ дуулгаж танилцуулж байна. Нийгмээс тусгаарлагдсан бүлгийнхэнд өн төлбөргүй эмчилгээ үзүүлэх төсөл хэрэгжүүлэн жил бүр 30 орчим хүнд өн төлбөргүй мэс засал хийж тэдэнд эрүүл мэнд аз жаргал бэлгэлдэг хайрын хуваалцаар байгаа эмнэлэг бол нануурын эмнэлэг юм. Явган ерөөсөө ингэ сууж чаддгүй. Тэ бол зөксөөгөр одоо яадаг гэхүүдээ одоо тэр чинь хэцүү асуудал хүнд асуудал байдаг. Тэгэл тэр болгоныгоо би ямар хүнд хэлээл уйлал би тэгсэн ингэсэн гэлээлтэй нэш хэцүү байдаг юм аа. Хүн харахад зүгээр л хоёр хөл дээрээ сайхан яваалаагаа мөртлөө яг амьдрал дээр ингээл тулахаар айгүй хэцүү шүү дээ. Өвч. Удаан гайгүй энэ гүрийгээ сууч. Ингээл удаан суучаар хоёр хөл бадараад босож чадахгүй. Өөр балаа өстө нэр. юм шиг байна шүү дээ. Хажуудах ханигаа их зовоо шүү дээ. Энд чинь ингээл байнгын л ингээл зовөртөө тэгэл ийм тарианы мөнгөгүй болчихно. Ямар хэцүү гэж бодож байна үү ингээл. Зардал нь ямар их гарч ирж байгаа имчилгээ нь. Өмнө та энэ сумын имлэг, аймгийн имлэг гэдгээрс нэг явсан. Аймгийн имлэгээр зөндөө явсан шүү дээ. Нэг хэсэг бол суугаа болсон. Тийм хэсэг бол бүр хэвтэрт ороод энэ өөрийнхөө ингээд биеийг дийлж чадахгүй. Энэ хөл ингээ мэдэг болохоор ч өрөөсөн талын хөл мэдэг болохоор ч ерөөсө хүн чи бие дааж эргэж чаддгүй юм л шүү дээ. Харин Тэгдэг юм билээ. Айгүй хэцүү юм билээ. Тэгээ миний ань чи их томото дууга их төлөв. Ариг дар суухгүй шүү дээ. Тэгээ юугаас яг л эмхтэн хүн ямар л юм тэр бүгдийг гүйцээж хийж өгж байгаа юм чи надад. Ерөөсөө хүмүүний чинь хувцсыг угаанд бүх юмыг хийн, хүүхдүүдээ хоолно, төлөө мод оруулна гэж хөрхөө. тэгэл нөө хас багнын чивд хоёроо үздэг. Тий. Гэдэг хүн чинь тэгэл Хани маань ээж мэж их сайхан хүн байдаг шүү дээ. 80 гарчихсан айгүй сайхан өндөр настай. Одоо би муухай ажиллаад уурлал загнадаг ч гэсэн л миний охин л эрүүл саруул болж ивэл одоо бид нар яг хөө ээж нь одоо өстой гэл ингээл айгүй сайхан сэтгэлтэй хүн бид. Тэгэл та нэг ингээл гिचнээ жил өвчөө ярьдаг өвчөө ороогоод тэгэл. Тий одоо тэгэхгүй шүү дээ хүүрхэн амт. Тэгээ миний охин яаж ийнгээл одоо ерөөсөл хүүтэйгээ ярихаас илүү наадтай яриад миний охины би гайгүй юу. Одоо наад нь өвс их үн энэ жил айгүй их ургаж байна. Одоо өвсөн дээр бүдрээд унцдаг шүү гэсэн чинь нэр гараал одоо ингээл энэ дотор явах чинь нэг юм жоохон эвгүүнийг нөхвэлэг гэхэл би ч ерөөсөө сүгдээд унцчихдээ чинь хоёр хөл. Тэг яг одоо тэгвэл юм хөгжслөө л дөө бас. Тэдэнд бас
Солонгос гэдэг улс ч одоо дэлхийдс нь яг имчилгээ тэгээд нуруу нугасны талаараа бол нэлээд өндөр үзүүлэлттэй болцлоо ш тэгж яхад бас тэгэл тий одоо эн чинь мэдрэлийн их том зөвлөх эмч гэсэн штэ тэр Солонгосын нануураа эмнэлэг тэр чи одоо Өмнө нь Монгол улсаас ч нануурын эмнэлэг нь хэд хэдэн иргэнийг хөнгөлөлтэй үнээр хагалгаа хийж эмчилж мөн 2014 онд Төв аймгийн Дэлгэр хаан сумын ардын боловсролын тэргүүний ажилтан Багангийн багш Жаданбаг 100% зарлалын дааж өн төлбөргүйгээр хагалгаанд оруулж түүнийг 2 хөл дээр нь босгож баярлуулж байсан цаг саяхан санагдана. Энэ удаа хайр хаваалцсан нануурын эмнэлгийн ээлжид өнгөөмөс засалд Булган аймгийн Булган сумын иргэн Ширчин ямын мөнх цэцэгийнхүү хамрагтаа бис юм а. сая ингээд таны яриг би ингээд сонсож байгаа биес өөрөө залуу нөгөө сайн сайхан явхад бол энэх хүмүүс олон байдаг шүү дээ. тий штэ. Хүний гандаж гундаал гэж жоох ядраал өвдөж зовоол ирэхэл жиг хүний санаар таныг Байдгийн бэлээ. ярианаас би сая ингэж ойлголоо л да. Гэхдээ бодож ин л да зүгээр одоо жишээл таны яриаг ингээд нэвтрүүлгээр үзэж байгаа хүмүүс за залуучууд залуу гэр бүлүүч гэсэн давхар бас нэг та нэг тийм айгу гоё юм ярьчихж байгаа байхгүй. Одоо хан тэ одоо ижил гэж юм байдаг шүү. Өвдөж зовхон тулдаг тийм ээ нэгнийгээ түшдэг ийм байдаг шүү гэж залуучууд хараад хүмүүс хараад бас ойлгох бас нэг зүйлийг бодох гэж бодож байна тийм ээ. Тэгээ хандаа хандс та нэг гоё хэлэх үгээр гоё хэлж чадсан. Ингээ монголчууд нэг хэлдэг юм шүү дээ. Өмнөөс нь харж байгаа л та чамдаа хайртай шүү. Ингээд одоо та нарын нэснийх бол бүр л тийм ээ. Тэр яг одоо ингээ Хандаа одоо зөндөө их баярлж авдаг штэ. Сайхан ингээл намайг ингээл хүл гаргүй ингээл ядраад зүдрээл явхад бүх юм маань хийж өгөөл наад захын хувц сундрын маань угааж өгөөл тэгэл хөдөөнөөс ирээл төлөө модын маань бэлдэж өгөөл ингээл явдаг хандаа хайртай маш их хайртай. Тэгээ одоо би эрүүл саруул болчвол ханыхаа хийж исэн юмыг орлуулаад одоо өөрөө галзуухандаа зогсоод хамгийн гоё дуртай хоолыг хандаа хамгийн түрүүнд хийж өгөл гэж бодож байна. Эхнэрээ 2 хөл дээр нь босгох юмсан түүнийгээ эрүүл саруул болгох юмсан өр хүүхдтэйгийн өнөр өтгөн аз жаргалтай сайхан амьдралаа үргэлжлүүлмээр байна хэмээн бодлогошронгүй ярьж байгаа энэрхэн бол түүний гэр бүлийн хүн. 2010 оноос хойш тэр нуруу өвдөд ихэлсэн манай хүний. Тэгээд өөрөө тогооч нүдтэй өндөө мөргөн босоо олцоо ажилладаг. Тэгээд нуруу өвдөд байсан. Тэгээд нодлоо говдоор тач үзүүлээд тэнд бас эмчилгээнд байсан. Булганыхаа нэгдсэн нүд бас эвдэж эмчилүүлсэн. Нодлоо бүр босч чадхаа байтсан нэг хэсэг. Тэгээд энэ булганыхаа нэгдсэн нүд эвдэж жагаад босч явдаг болоод тэгээд говдоонс таачиж энэ газар мөргө ахуулаад айтайхан болоод гэсэн. Тэгээд хагалгаанд орно гэсэн нодлоос мөнгөний болцоо байхгүй чадаагүй. Хань гэдэг юм чи их төшиг болдго юм байна. Хань бас ингээл аригтар суугаал тинэл ингээл явчихдаг бол одоо би чи энэ хүнд өвчнөөс яаж салах вүлээ л гэж бодоод ойлол одоо айгаа сэтгэлээр унаал явж байгаа. Надад тэр гэр бүлийн талаар бол тийм нэг тийм хэрүүл уруул одоо тэр яана энэ яана гэсэн асуудал байдгүй. Одоо би гэр бүлийн хүний хувьд эхнийг нэг уруу сургуулийн сайхан дэмжлүүлэл сайхан болгоод авмаар. Нууч манай хүн ч бол их сайхан хөнгөн шуурхай тийм байсан шүү дээ. Тэгэл одоо жилээчэд ингэсээр болоод бүгд хэвдэд орж үзээд босоод одоо тэгэл товч шиг болсон гэж бодоод байгаа шүү дээ. Сайхан эмдэгтэй болоо ирсэн. Болгоны мэдрэлийн тас хэвтээд энэ эмчнэр хэвтээ зэнийг сайхан болоод бүр хэвтээсээс бол босоод тэгээ хот руу явж эмчлүүлээд бас айтайхан болчиход байгаа. Хэвтээс нь одоо гайвхтэй бол их цагвартай л да. Маш их цагвартай байгаад байгаа. Бас цууч чадахгүй юм өргөж чадахгүй болчиход байгаа. Мөнх цэцгийн төшиг тулгар болсон энэр бол яахын аргагүй гүндүүгийн сайхан монгол хүн. Мөнх цэцэг нь хүнд өвчтөйч тэр бас азтай нэгэн түүнд сайхан хан 3 сайхан хүү бий. Ер нь тэгэл 2 хөлөө ингээл дагаж ингэж булчин дагаж ингэж янгинж өвдөх чинь л мэдрэлийнхаа суцыг дарцсан байд юм шүү дээ. Тий ингээл чилж өвдөл ингээл ерөөс ингээл 2 гуяа дагаж өвдөл
ингээл жоохон яваал ачаалтаа өдрөө ажил зогсоол ингээл орой өргөцчөөс ингээл задарч гал өвдөл. Одоо энэ ингээд гуйны энэ хоёр талын энэ судснууд чи ингээд бондор болол зангираал бүдүүр тий ингээл зангираал ингээл тэгэл зү ингээл тасарч унах гэж байгаа маягтал янгинж өвддөг юм бэл. Тэгж битээ их өвдгөж яваасаа тухайн үед Имрагийнхаа зургийг авахуулаад эмчнэрт үзүүлээл хаалгаанд ор гэсэн шаардлагатай заалттай л бол ороор цаг алдаж ерөөсөө болохгүй мэлээ шүү хамгийн гол нь. Одоо харин энэ өвчин туснаас хойш жоохон мөнгөний крест ороод жоохон банкны зээл тавиал хамгийн байдаг л ерөөсөө барьцаа юу вэ малаа зараал ингээл төрөнгөө юу байгаа зараал тэгжил явах юм да одоо тэгэл ямар зээл тавьчих гэж. малчны зээлтэй вишн панд зээлтэй одоо тэгэл эмчтүүлэл яваад байгаа. Тэгэл эцсийн үр дүнгийн үзээ сайхан болохоор ажил хийгээд болох л байлгүй. Хамгийн гол нь хүн эрүүл сарвал байж ижил ажил амьдрал гэдэг юм чи үргэлжил сайхан явдаг юм шүү дээ. Нэг сайхан энэс нь сайхан сэтгэлийн угтаа тийм сайхан л хүн байгаа надад одоо тэрийг өндөр үнэтэй хагалгааг чи сэтгэлээсээ надад хийх гээд 7 сарын 23-нд ирэхин гэлээ. Би эндээсээ айргаа аваад одоо болж бүтгэл цагаан эдэгээ аваад тэр хүнийг цагаан сайхан сэтгэлийн югаар ухтээ зүүний хаягаар ухтаад эмчтэйгээ хаалганд орохоос өмнө бодвол уулзах хэлгүй тийм ээ. Тэр эмчтэйгээ уулзах хэлгүй сайхан айрг цагаан эдэгээ бариад би одоо ингээл зогсчихъя. Тэгэл хаалга маань амжилттай болоо сайхан болоод ирэхээр та бүгд бас надаас ирээд сайхан асуугаад яриад хэдүүлээ бүжиглж болохгүй тэгээд үзүүлээд одоо би ийм гоё болчлоо штэ. Намайг ингэжсэн хүмүүс хараараа гэдэг юм одоо юу гэдэг тэгэл хилээ сууж явах хахтал гэж бодоод байгаа штэ гин. За тэг сайхан боллоо ч одоо тэгээд 23-нд та чаглаанд орно штэ. 7 сарын 23-нд орно гэсэн. Тэгээд нэг Имран зураг авахлаараа гэсэн тэрийг одоо авахулчин да. Бала ингээд ерөөс удаан суугаад явахаар л бадараад ингээд өвдөд идэх айгу бала. Айл бүхэнд өргөлж аз жаргал баяр баясгалыг бэлгэлж байдаг зүйл бол яахын аргагүй алдрай бяцхан өрс хүүхдүүд байдаг шүү дээ. Ингээд бид түүний баг хүүтэй дараах яриаг өрнүүллээ. Хэр их хард? Зөндөө их хард тий. Ээжтэй эрхэлдэг. Бэ. Чад суулд орсон юм арга юм. Одоо ихсэж орно. Ингэсэж орох юм. Ээжээ хурдан идэхэрсэ гэж бодож байна. За чи юу гэж бодож байна хатан гойлчих та. За ээжигээ идгээсэй л гэж бодож байна. Идгээсэй л гэж бодож байна. Чи ээжтэй тусалж байгаа юм уу? Тусалж байгаа. Яаж тусалсан? Би нөгөө нэг хоёрын хог газрын хог менежингээ хамдаг штэ. Аа? Хог менежингээ хоёр хамдаг байхгүй тэгээ би хогийн самд хийдэг. Хогийн самд хийдэг. Манай Ингээс хамрын дэнд тэргээд маш том сампан байдаг. Бид нар түндээ тоогоо бодог. Бөөрхөн иргээ тоолж чаддаг. 4 харан зогсон мөшөө сампангаараа боддог юм да сансан дагаалдаг юм да. Ээжтэй би хайртай шүү. За. Ээжтэй сайн туслаарай за. Ээж авах сайн оршиж заа. За ингээд үзэгчдээ бид нэвтрүүлгээ та бүхэндээ үргэлжлүүлэн бэлтгэн үргэлсээр байгаа. Тэгэхээр яг одоо бид Булган аймгийн Булган суманд мөнхцэг хичээнд ирсэн байгаа. Тэгэхээр мөнхцэг хич маань өнөөдөр эдгэрэн сайхан тэнхрэн гэсэн энэ сайхан халуун өвтгөлээр өнөөдөр бас энэ өвчнийг тийм ээ даван дуулахын төлөө тэмцэж явнаа. Нануурын эмнэлгийн одоо эмчилэр нануурын эмнэлгийн хамт олон маань ч гэсэн бас өнөөдөр одоо тийм ямар ч үн төлбөргүй одоо хагалгааг нь хийж сайхан одоо эдгэж өгнө гэсэн халуун сэтгэлтэйгээр бас гэж уулзаж байгаад бид бүхэн ч гэсэн маш их баяртай байна. Тэгээд та бүхэндээ бас одоо удахгүй эдгэрлийн тийм ээ баярын талархлын сайхан одоо мэдээтэйгээр бид дараагийн нэвтрүүлгээ хүргэнэ гэж ингэж бодож байна. Тэгээ манай мөнхцэг чинь хамгийн бага хэн блэ? Төгөлдөр. За төгөлдрөө тэгээд ээжтэй сайн туслаа шүү. За төмөж яг нь 13 настай. Агаа найз төмөж байгаа. Төрөө зэрлэг төгөх гээд явцаа төмс. Зэрлэг төгөх явцаа. Төмсний юу? Биш. Санганы хажууд ингэж Бяцхан хүүгийн сэтгэл, бяцхан хүүгийн бодол зөвхөн ээжигээ л эрүүл сарвал байлгах юмсан. Ээж минь өвдөхөөрөө маш хэцүү байдаг гэсэн чин сэтгэлийн үгээ инхүү бидэнтэй ярилцлаа. За баярлалаа. За. Ээжтэй сайн туслаа шүү.